За өдрийн минь. За өнөөдөр миний сувгийн маань зочноор Нямка минь өргөдөж орж ирсэн байгаа. За өчигдөр бид хоёр Нямкийнхаа сувган дээр энэ криптовалютын зах зээлийн оролцогч болоход таны хувь хүний зан төлөв хэрхэн нөлөөж болох вэ гэсэн сэдвээр ярилцсан байгаа. Манай Нямкагийн маань сувган энэ. Та нар subscribe хийгээд лайк дараад комент бичээрэй. За тэгэхээр өнөөдөр өчигдрийнхөө амлсан нэг сэдвээр өнөөдөр бид хоёр ярилцах болно. За өнөөдрийн гол сэдэв маань криптокорренсийн салбарт хувь хүн хэрхэн урт хугацааны хоригдлол үүсгэх вэ? Энэ хувь хүн яг би эсвэл Нямка маань яаж урт хугацааны хоригдлол үүсгэх вэ гэсэн сэдвээр ярина. Тэгэхээр би энэ дээр өнөөдөр яг Нямка туршлагаа ярих хэвээр яаж энэ хоригдлыг үүсгэсэн бэ гэд. Тэгээд тухайн үед нь ярилцлагын явцад ганц нэг юмыг хэдүүлээ тодруулж хэлье. За өдрийн минь Нямка. За өдрийн минь сайн уу? Сайн. За хоёулаа өнөөдөр ингээд ярилцлага эхлэе. Тэгэхээр чамд их баярлалаа. Миний сувгийн зочноор болж оролцож байгаад. За тэгээд өнөөдөр энэ сэдвээ дэлгэрэнгүй яриад хүмүүст анхаарах ёстой, тийм ээ, мэдэх ёстой юм хэлж өгье. За энэ өнөөдрийн сэдвийг ярихын тулд ихтэй бас маш том анхаарал хэмжээний дор нэг хэдэн тайлбарлах. За яагаад гэвэл хин нэгэн хүн би эсвэл сонирхолтой хин нэгэн хүн өөрийнхөө тодорхой санхүүгийн хэсгийг энэ салбарт хугацаанд магадгүй 3-аас дээш жилийн хугацаанд хадгалах зэв процедур явах гэж байгаа учраас нэгдүгээр энэ салбарын эрсдлийг урьдчилан судлах хэрэгтэй. За тэгээд түүнийг хүлээн зөвшөөрж ойлгосныхаа дараа өдөр тутмын амьдралд дарамт үйлчлэх хэмжээгээр тасралтгүй тогтмол хоригдлол үүсгэх хэрэгтэй гэдгийг бүр маш сайн ойлгоорой. Тэгэхгүй нөгөө банкнд хадгалдаг мөнгө шиг мөн чанарын хувьд хүү бодогдоод ингээд байж байгаа цааштай бас хурд ойлгож болохгүй. Яг тэр ямар нэгэн криптокорренсийг худалдаж аваад хадгалсан гэдэг нь өөрөө ханшийн хэлбэрчид ордог гэдгийг нэгдүгээр маш сайн ойлгох хэрэгтэй гэдэг хэлээ. За дараагийн нэгдүгээр нь ер нь болж өгвөл зүгээр миний хувийн өөрийн анх энэ хоригдлыг үүсгэж эхэлсэн нэг ихүүсэр юу гэсэн бэ гэхээр надад хүн болгонд байдаг гэж магадгүй надад байдаг хамгийн илүү хэрэглээ ерөөсө чухал илүү дардал байдаг хүн хард ч юм уу магадгүй хөвчтэй хүмүүс бол хамтдах юм уу те тэр нь ингээ өөрт нь ямар ч ашиггүй ийм хэрэглээгээ ухамсартайгаар танаад тэндээсээ гарч ирж байгаа санхүүгийн ихүүсүүдийг криптокорренси гэдэг энэ салбарт тодорхой хоригдлыг үүсгэх юм бол эргээд энэ маань ямар нэгэн ханшийн уналт явах юм уу тавлага орж ирэх үед таны амьдралд тэр нөгөө эрсдэл гэдэг зүйл нь арай бага туснаа гэдгийг бодож байгаа. За хамгийн анх бол миний хувьд яг энийг бодсон хамгийн түрүүнд хоригдлол үүсгэж маргааш нас магадгүй энэ сараас эхлэе гэдэг шийдвэр гаргахтаа бол надад ямар юм илүү хэрэглээ те илүү ямар ч ашиггүй дардал юу байна гэдгийг тооцож үзээд за эндээс надад цав хичнээн түрүүний санхүүгийн хөтөл бий болох боломж байгаа вэ гэдгийг тодорхойлоод за тэгээд дараа нь жишээ нь цав 300 мянга ч юм уу магадгүй 100 мянга ч юм уу те янз бүр байгаа хүний санхүүгийн боломж янз бүр тэрийгээ тодорхойлоод за тэгээд би энийг хэрхэн ганцхан төрлийн coin гэх юм уу эсвэл олон хэсэг болгоод олон байт үүсгэх юм уу яах ёстой вэ гэдгийг хэлсэн байна. За тэрэн дээр би бодоод ямар шийдвэр гаргасан гэхээр угаасаа татвар өөрөө өсөлттэй гэхдээ энэ чинь бас нэг урт хугацааны, богино хугацааны эсвэл ингээд өдөр тутмын гэдэг янз бүрийн сегментийн өвөөжүүд байгаа учраас биднэрт тохирсон аль болох нэгэн нөгөөгийнхөө эрсдлийг хааж болохгүй хэмжээгээр өөртөө гаргасан санхүүгийнхээ төлөвийг хуваарлъя гэдэг тийм шийдвэр төрсөн. За тэгээд хамгийн ихний сонголт бол нийт балансынхаа 60-аас 60% ер нь одоо ирээдүйдээ хамгийн өндөр өгөөжийг тогтмол бий болгох боломжтой.
гэж үзсэн 2-оос 3 төрлийн coin гэдэг хувийн байршуулсан гэж ойлгож байна. За мэдээж энэ 60% гэдэг одоо тооны ард хэдэн ч төгрөгөөр байна. Магадгүй та цаад их мөнгө гаргаж чадахгүй 100,000, 200,000, 300,000 гэж байна. Заавал одоо их мөнгөтэй хүнс энэ салбар руу ингээд ордын байна гэдэг бас тэр байж болохгүй юм. Яг тэр хүн болгон нөгөө амьдралаасаа илүү гарч байгаа хэрэглээд энэ салбарт орж байгаа учраас тэр болгоо их баланс байх боломжгүй юм гэдэг. Тэгээд би бол маш багаар хэлсэн. За дараагийн 10%-ийг бол ардаа цагт хөгжүүлэлттэй за төлөвшин бас бийж гэх юм уу одоо Binance юм уу тийм төрлийн бизнесийн одоо койнуудыг маш хөгжүүлэлттэй алхам тундаа өсөж байгаа. Магадгүй та нар би энийг одоо нэг бүхсийг тал гэдэг мөнгөөр авч чадахгүй бол энэ нөгөө илүү гарсан бас юу санхүүгийнхаа их усүрийн 60%-ийг нь авсан дараа нь дахиад 10%-аар нь тэрийг тогтмол одоо хутгалтаа авсан юм. За тэгээд мөн одоо бид нар энэ нэгэнт энэ хуримтлалыг үүсгэж явахад бол одоо арилжаа гэдэг юу юм бэ? Унах төсөв гэдэг юу юм бэ? Анализ гэж юу юм бэ? Яг яаж энэ хасаалтыг хийж юм бэ гэх юм уу? За яг яаж энэ дүрмийг бид нар баримтлах хэрэгтэй юм бэ гэдэг тэрийг төгс сайн мэдэх шаардлагагүй зүйлээ тахтаас нь ойлгох хэрэгтэй байдаг. Дахиад нэг 10% би одоо тийм суралц зорилготойгоор харилцаанд юу юм байршуулж оролцоо. За тэр нь ягаад тийм гэхээр мэдээж төгс харилцаа хийж чадахгүй. Гэхдээ зорилготойгоор энэ 10%-ийг би одоо buy sell хийж ингээд хөтлөгчнөөрөө энэ зах зээлийг ямар зах зээл юм бэ гэдгийг өөртөө туслах хуримтлалтай байна. За арилжаан дээр зүгээр яг миний баримтлагдаг нэг 3 зүйлийг хэлье. Нэг юу гэхээр хэрвээ та үнэхээр зориг шалгуулаад харилцаа хийх гэж байгаа бол энэ 10%-ийнхаа балансыг 100% гэж бодоод өөртөө байгаа 100% гэж бодоод энд байгаа 10% зориулсан мөнгөө хэдийч битгий нэг төрлийн coin ингээд 100 одоо тийм бүгдийн балансаа тэр чигээр нь нэг төрлийн coin битгий хадгалж аваад заавал 50%-ийг нь өгдөө төгрөгөөр ч юм уу шүлжээд хийхдээ. Нэг хоёрдугаар арилжаа хийхэд яг ингээд хийгээд суралцаад за $1 $2 юм уу за магадгүй хийчихээ. Хөөх ашигтай юм шиг ингээд яваад явж ангууд яадаг гэхээр нэг хэсэг одоо panic sale ордог юм уу. За эсвэл нэг хэсэг ингээд агшин таныг авахар дунаад эсвэл одоо таныг залхаар өсөөл юм уу. Тийм тохиолдол аюултай. Тийм үед яах юм бэ? Би шууд бидний миний баланс багцсан шууд арилж байгаа зүгээр хаагаад орхиод гарчдаг. Тэгээд бүх балансыг одоо тийм USDT гэх юм уу эсвэл төгрөг чигээр нь болгоод тэр юм гараад тодорхой 2-3 хоногийн дотор маркетаа одоо тийм яг анализ хийх юм уу эсвэл мэдээ татах хэсэг тайлшруулсныхаа дараа эргээд ингээд орох ийм аргыг сэргийлж байна. За дараагийн нэг чухал арилжаан дээр зүгээр миний баримтлагдаг юм юу гэхээр арилжаа бол өөрөө хүний сэтгэл зүйтэй амар холбоотой учраас авсан ч харамсахгүй гэдэг зүйлийг бүр өөртөө сайн бодох. Энэ 10% алга болсон ч гэсэн нэгийг нөгөө хугацааны хадгаламж хийж байгаа 60% маань ингээд энэ 10%-ыг нөхнө гэдэг тийм итгэцээр хойноос сонгож байршуулах юм бол энэ дээр одоо суралцаад хүнээс суралцаад тахлаа мэдээд ингээд өшөө илүү гэдэг юм да жоохон тийм юутай зоригтой алхам хийдэг нөлөөлдөг гэсэн. Тэгэхгүй энэ арилжааны баланс маш тийм одоо товчхон хугацааны эсвэл маш их хэрэгцээтэй таны чухал мөнгө байх юм бол ашиг гэдэг ойлголт жоохон юу одоо гэдэг тийм та бүхэн тэрийг бас анхаараарай. За дараагийн нэг зүйл нь дараагийн миний хоримтлал гэсэн багц бол за технологийн хөгжлийг дагсан шинэ coin за токен гэж байна. Coin токен хоёрын хоёр өөр байгаа даасан. Тэгэхээр coin токен за аль эсвэл одоо NFT coin гэж байна. За тэгээд сүүлийн нөгөө спорт зах зээлээр газар тэг янз бүрийн тодтолцож аваад ингээд би болгоод байгаа шинэ технологиг багсан. Одоо шинэ технологийн хөгжлийг бий болгосон тийм платформын coin-уудыг бас сайн судлаад ингээд хөрөнгөлөж өгөх хэрэгтэй.
Мэдээж нөгөө үндсэн 100%-ийнхаа 10%. За дараагийн нэг зүйл нь маш найдвартай гэж үзсэн бирж дээрээ нэг 10% нь стейк хийхдээ. За стейкийг бодоод сонголтыг та бүхэн өөрсдөө нөхцөл за тухайн нөхцөл стейкийн нөхцөл хүүний хэмжээ за тэгээд тухайн сонгоцоо койныхаа value ирээдүйн үнд цэнийг өөрсдөө тодорхойлж танай сонголтоо хийнэ гэсэн. За яагаад өнөөдөр би энэ 5 одоо байхыг ингэж үүсгэж гэдэг зүйл ярих гэж энд орж ирсэн бэ гэхээр анх одоо жишээ нь салбартаар том төсвийн удаад гэхээр надад одоо доотны одоо нэг юу гэсэн сая төгрөг 2 сая 5 сая байхгүй бол би одоо эндээс ийм боломж байхгүй гэж боддог. Гэтэл яг үнэ гэхэд надад анх энийг ихлээр төрөнд хийж яхад тийм их мөнгө байгаагүй. Тэгэхээр юмыг тогтмол тасралтгүй тэгээд дөрмийн дагуу хэрэгжүүлэх гэдэг хамгийн чухал. Тэрнээс энэ 5 байдлын дотор байгаа одоо агуулга бодол өөрчлөлт яасан юм байна. За 60% гэсэн заавал Ethereum Bitcoin байх уу? Тэр үл өөрчлөлт яасан. Олон биендээс хүмүүс юу тараасан гэж бодсон гэхээр баг чигсэн тогтмол өдөр тогтмол байдлаар өөрөө бид анхнаасаа 5 одоо байх үлгэрээ гэсэн бол яг тэрүүгээрээ ингээд тийгээд хуримтлуулаад ихтэй явах нь хамгийн чухал. Тэгэхээр тэрийг ихтэй өнөөдөр бол харсан. Тэгээд тооцоолсон. Асуух юм. За баярлалаа. За тэгэхээр ерөнхийдөө бол саяын Нямкагийн маань хийснийг ойлгосон гэж бодсон тийм ээ. Би одоо зүгээр жижигхэн дүгнэд хэлээд өгчий. Тэгээ хоёулаа дараа нь юун дээр жишээлбэл ерөөсөө өөрийнхөө байгаа мөнгийг тийм ээ байгаа боломжтой мөнгөө гаргаж авсан мөнгөө нөгөө хамаг одоо муу зуршлаасан салаад тэр цуглуулсан мөнгөө 5 ийм багц болгоо 5 сагсанд хийгээд тэгээд хувь-хувьар айгу хөөрхөн туршлага байгаа үстэй тийм ээ. Яг хүн ийм цэгцтэй зоригтой ингээд ямар юм хийх юм бол дантаа үр дүн гардаг. Тэрнээс биш ийшээгээ тийшээгээ гүйж ороод тэрдүүч нэг гүйж ороод энэрүүч нэг гүйж ороод байвал ерөөсөө болохгүй. Тэгэхээр Нямкагийн маань хэлсэн ийм 5 багцыг та нар өнөөдөр сууж агаад яг ингээд за энэ 60% бол энэ 10%, энэ 10%, тэгээд дахиад 10% нь хааш нь оруулах вэ гэдгийг ингээд ойлголт авсан байх гэж бодож байна. Тэгэхээр за одоо тэр эхнийх дээр хоёулаа жоохон ингээд тодруулаад яриад тий. 60% нөгөө одоо авах coin тийм ээ ямар coin байх вэ гэдгийг бол одоо миний хувь зөвлөхөд яг төвлөрсөн биржлэр байдаг. Жишээлбэл одоо биткойн ч юм уу тийм ээ Ethereum ч гэдэг юм ингээд бүр нэг ерөөсө найдвартай гэсэн койнуудыг одоо удаан хугацаагаар хадгална гэсэн үг. Гэхдээ мөнгөнийхөө одоо юу гэдэг ерөнхийдөө бол сая Нямка хэлсэн 3 жил гэж хэлсэн тийм үү 3 жил хамгийн доод тал нь бол 3 жил. Тэгэхээр энэ дээр би одоо ганцхан ямиг хэлээд өгье. Өчигдрийн бид хоёрын ярьсан юм дээр сар болгоно нөгөө тогтмол мөнгөөр тогтмол coin худалдаж аавна гэдэг чи одоо энэ бүлэгт орж байгаа. Тэгэхээр сэтгэл санаагаа одоо яг юун дээр барих вэ гэвэл өнөөдөр одоо жишээлбэл өнөөдрийн бичлэг хийж байгаа үеийн жишээ гэхэд өчигдөр бид нэр худалдаад авсан байж л урд шүн одоо ингээд одоо унаад хонцлоо тийм үү. Тэгтэн зэрэг нөгөө сэтгэл санаагаа барих ёстой юм. Би нөгөө л авсан өдрөө л авсан тоотоо мөнгөөрөө л авсан coin. Тэгээд болоо сэтгэл чинь 50 байх хэвээр. Тэрнээс биш өнөөдөр унтчлаа. Одоо яана шал дэмий өчигдөр авч игээ сэтгэл санаагаар унаад ах юм бол нөгөө сэтгэл зүй чинь бэлэн биш байна гэсэн. Харин ийм гинтийн уналт гарах юм бол яаж авах вэ гэвэл өөр боломжуудыг ашиглах хэвээр. Өөр хаанаас илүү жоох мөнгө гаргаж авах боломжтой байна. Гэхдээ мэдээж хэрэг маргааш өнөөдөр талах авах мөнгөө гаргаж авахгүй шүү дээ. Өөр биржлэрээс нь жоох мөнгө ч юм уу нэг эсвэл ямар нэгэн үнгүй сайтаас цуглуулсан жоох мөнгө ч байд юм уу тэрүүгээрээ нөгөө энэ амар өндөр уналтан дээр нэмж авдаг ийм арга байдаг. Энэ болохтон зэрэг миний нөгөө сар болгон авдаг койноос чинь гадна хит уналтан дээр нэмж авах гэж хэлдэг тэрүүнийг. Тэгэхээр энийг нэмж авч болох нэ. За одоо энэ дээр би жоохон тайлбарлаад өгчлөө. Тэгэхээр нөгөө нэг түрүүний миний тэр арилжааны сегментээр яриад байсан одоо чинь бүх мөнгөө чиний өндөр ашиг одоо хийж болохоор нөхдөж байд харагдсан чигсэн бүх мөнгөө ямар нэгэн coin руу 100% оруулж авахгүй дараа нь
Унсны дараа авнаа гэдэг дандаа балансаа хасалж 50% гэх юм уу те. Ингээ хадгалж үлдэх нь эргээд энэ унстан дээр ингээд сандрахгүй байх, паниктэй хийхгүй байх. Тэр нөхцөл за дээрээс сэтгэлзээ айгуу тогтвортой байх. Тэр боломжийг олгодог юм шиг надад санагддаг. Тэгээд тийм учраас ер нь бол би нөгөө том өндөр ашиг харж их мөнгө оруулахаас биш яаж анхнаасаа өөрөө би бодсон дүрмэндээ тасрагдаж тууштай тогсгүйгээр тусал болтлоо энэ зүйлийг ингээд хийхээ гэдэг гол хүмүүс ингээд хийж өгье. Бас нэг юм нэмэт хэлчихин ямка. Энэ одоо энэ арын цагны зурган дээр байгаа 10% тэр бирч дээр ажиллахдаа бас нэг ийм юм хийдэг тийм ээ. Ямар юу хийдэг вэ? Ямар нэгэн байдлаар бидний арилжаан дээр орж исэн койноос бид нэр айгүй сайн ашиг хийх юм бол тийм одоо жишээлбэл 50% ч юм уу 100% ч юм ямар нэгэн байдлаар их өндөр ашиг хийх юм бол ашигаа гаргаж авдаг. Нөгөө одоо тэр олон хувийн ашиг хийсэн тэр койно нөгөө хамгийн ихнийхээ 60% тэр нөгөө удаан хугацаагаар хадгалж байгаа wallet руугаа яах нь тэр данс руугаа ашигаа гаргаад авчдгийг. Тэгэхгүй бол юмыг яаж мэдхүү? Яагаад гэвэл зарим койнууд хит ашиг хийсэн койнууд хит унах магадлалтай. Тийм болохоор заавалчгүй ашигаа яах нь гаргаад авна. Тэгээд нөгөө анхныхаа оруулсан мөнгөөр цаашаа арилжаагаа хийгээд л яваад байна гэсэн үг. Тийм яг наадах чинь бас тийм. За өөр чин дараагийн хуудас руу хоёулаа орё. Тэн дээр жоохон нэмж хэлэх юмнууд. За 10% тэр найдвартай биржи стейкинг гэдэг дээр та нар өөрсдөө бид хоёр өчигдөр дөнгөж нэг цугс хэлсэн байгаа тийм үү? Binance бирж дээр одоо хугацаагүй буюу хугацаатай ийм стейкинг хийдэг гэж. Тэгэхээр энэ дээр хамгийн гол нь тэр Binance биржийн одоо яг өнөөдрийн байдлаар бол манайх чинь Coin Hub дээр стейкинг хийж байгаа юм билээ тийм ээ? Монголд бол гэхдээ ер нь хамгийн одоо найдвартай тооцогддог олон улсын бирж бол мэдээж хэрэг Binance. Гэхдээ 100% бол хизээч найдвартай гэж бид хинч ямар ч хүн хэлэхгүй. Ер нь бол найдвартай биржүүдийн нэг бол Binance. Тэгэхээр тэн дээр өөрийнхөө заримдаа тийм нэг уралдаанууд зохиогдоод идэв шүү. Одоо жишээлбэл ямар нэгэн BNB-нийг хатгалахад ямар нэгэн шинэ coin өгөнч гэдэг юм. Тийм моментиг айгүй хурдан юу яаж авах хэвээр гэж барьж авах хэвээр. Яг тэгвэл одоо нэгэсэндээ мэйлээ сайн шалгаж явах хэрэгтэй. Мэйлд чинь яг ингээд юу ирэх юм бол тий захаа ирэх юм бол яг ямар хідэн одоо жишээлбэл хідэн BNB coin-ыг хадгалахад тийм шинэ coin өгнө гэдгийг айгүй сайн мэдрэх хурдан мэдрэх хэрэгтэй. Тэгэх юм бол хадгалаад бас дахиад нэг шинэ coin авах боломжтой байдаг. За төгсгөлд нь би бас нэг юм хэлье тий. Энэ юу гэхээр за үнэхээр та хугацаанд буюу 3-аас дээш жилийн тогтмол энэ одоо хадгаламж хуримтлалыг бий болгохоор зориулж байгаа болоод салбарын зөр мэддэг за ер нь балансаа зөв удирдах тэгээд цаг тутам энэ cryptocurrency салбар өөрчлөгдөж байгаа энэ байдлаа байнгын холбоотой байнгын мэддэг мэдээлэлтэй байж энэ багцуудыг урагшин хойшин болгох юм уу те магадгүй одоо маргааш энэ салбарт юу болохыг хинч мэдэхгүй учраас аль болох ингээд илүү их суралцсан, илүү их энэ одоосын мэдээлэлийг сонссон, яг юу болох гээд байгаа гэдгийг илүү өөрөө бас судалгаатайгаар энэ байдлыг үүсгэсэн. 3 жил тогтмол ингээ хоримтлуулаад юу ч болдгоо. Тийм учраас одоо салбартайгаа их ойрхон байгаарай гэж хэлсэн тийм. За баярлалаа. Дараагийнх нь бас бидний анхаарах юм бол ингэж удаан хугацаагаар тийм ээ хадгалж байгаа хүмүүс бол ерөөсөө сэтгэл санаагаа маш их өндөр хэмжээнд барьж явах хэвээр. Яана унаа явчлаа. Эсвэл яана өсөөд явчлаа. Одоо энийг зараач гэдэг юм уу тийм ээ. Гинт өсгөөр нь зарчмаар санагдаад идэг. Эсвэл гинт унчгаар сэтгэлээр унаад идэг. Ийм юм ерөөсөө байж болохгүй. Ягаад гэвэл бид нар энэ дээр маш их тайван яг унвал унжил идэг. Өсөл өсчил идэг гэсэн ийм одоо юу гэдэг маш их юу гэдгэлээ доктортой тий одоо эмоци сэтгэл хөдлөлөө барьж сурах хэрэгтэй. За өөр юм хэлэх юм байна уу? За одоо юу юм болсон гол зорилго нь бол тий. За ингээд Нямкада маш их баярлалаа. Өөрийнхөө яг ийм туршлаганаас биднэрт хийлж өглөө. Тэгэхээр бид нэр хамгийн гол нь юу өөртөө байгаа
боломжийнхаа мөнгөөр ийм урт хугацаатай юг койнуудаа урт хугацаагаар хадгалж болд юм байна. Яаж хадгалах вэ гэвэл сая хэлээд өгсөн тийм ээ. Хэд хуваагаад яг тэр хувийн тим гэдэг айгүй сайхан тайлбар хэлж өглөө сайн ям комент. Тэгэхээр одоо ялангуяа манай хүүхнүүд бол ер нь их төвчээртэй тийм ээ. Манай хүүхнүүд бол ер нь их юу байдаг штэ. Одоо юу гэдэг сэтгэл санааны хувьд хамгийн төвчээртэй тийм үү. Тийм болохоор энэ арга маань би гол төлөв эмэгтэйчүүдэд бүр илүү одоо юу гэдэг илүү таарах ёстой ийм арга байгаа юм. Тийм болохтой зэрэг бид хоёрын энэ ярьсан сэдвнээс ингэж болох юм байна. Ингэж юугаа хуваагаад ингээд хадгалах юм байна. Энэ зах зээл рүү ингэж оролцож болох юм байна гэдгийг ойлгосон бол та нарт маш их баярлалаа. Нямка чамд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тэгэхээр хоёулаа энэ ярилцлага дахиад цаашаа дараа нь ямар нэгэн сэдвээр дахиад нэг хэдэн хоногийн дараа бид хоёр дахиад нэг сэдв ингээд Нямкагийнхаа сувган дээр дахиад оруулна. Тэгэхээр хамгийн гол нь энд комент бичээд бид хоёулангийн маань сувгийг subscribe хийгээд тэгээд бид хоёрын энэ анхны юу гэдэг одоо юу гэж хэлдэм бэ? Ярилцлагыг тийм ээ анхны энэ хоёр бичлэгийг хамгийн гол нь дэмжээрэй гэж хэлэх байна. Мэдээж хэрэг бид хоёрын хувьд хоёуланд нь анхны юм учраас алдаатай юм байж болно. Цаашаа засаж залруулах юм байж болно. Тэгэхээр та нарт бүгдөөрэнд нь амжилт. Хамгийн гол нь энэ зах зээл рүү ухаантай, судалгаатай оролцох юм бол ирээдүйтэй гэдгийг би хувьдаа зөвшөөрдөг, би хувьдаа итгэдэг. Нямкач гэсэн би итгэдэг гэж бодож байна. За бүгдөөрэнд нь ажлын амжилт. Нямка баярлалаа. За баярлалаа. Ингээд хэдүүлээ бичлэгээ дуусгая. Бүгдэнд нь амжилт. Subscribe, like, comment. Энийг гоох их дуртай шүү. За дуусгая.